Фейлэ эсвэл фейл гол ялгаа нь юу вэ? Фейл монгол хэлэн дээр их хэмжээний эсвэл их гэж орчуулагдана. Энэ нь тоологдгүй нэр үгтэй хамт хэрэглэгддэг байх нь. Жишээ нь Ich habe viel Zeit. Надад их цаг байна. Er trinkt viel Wasser. Тэр их ус уудаг. Sie hat viel Geld. Түүнд их мөнгө байгаа. Хоёрт viele монгол хэлэн дээр энэ үг маань олон гэж орчуулагдана. Их биш олон гэж орчуулагдах нь. Энэ нь тоологддог нэр үгтэй хамт хэрэглэгдэж байна. Жишээ нь Ich habe viele Freunde. Надад олон найз байдаг. Sie liest viele Bücher. Тэр олон ном уншдаг. In der Stadt gibt es viele Autos. Хотод олон машин байдаг. Ялгааг нь ойлгосон бол дасгалаа ажиллаад комент хэсэгт хариу үлдээхээ мартав. Герман хэл сурч байгаа та илүү олон хэрэгтэй мэдээлэл, богино хичээлүүдийг авахыг хүсвэл биднийг дагаарай. Бас найзуудтай шеэр хийгээрэй. За ингээд дараагийн хичээлээр уулзцгаая.